Чи эдэн оны загвар лээ. 93 оны загвар шүү дээ. Би эмэгтэй хүнтэй ерөөсөө өрсөлдөж байгаагүй. Юу л нэг юм суудлын ламборжини чи. Юу л Энийг дагтгүй амар юм бэ. Амар. Амар. За сайн байцгаана уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. За намайг Амгаланбаатарын ганц сөх гэдэг. Сайн моторсынхаа маань зүгээс энэ Житүр брэндтэйгээ би бас хамтраад Дархан хот руу явж байгаа. Намайг аваад явах машин маань тэнд ирсэн байна. За ингээд аялал маань эхэлж байна. За одоо эндээс гараад 100 км-ийн цаанаас хамтрагчаа очиж авнаа. За тэгээд бид бүхэн өнөөдөр хамтдаа дуу хууртай үедээ дуу хууртай, хөгжилтэй үедээ хөгжилтэй. За тэгээ бас хамаг адреналин ялгаруулсан, хамаг шар ус босгосон тийм нэгэн гоё өдрийг хамтдаа өнгөрөх гэж байгаа гэсэн үг. Ой сандлын ясгүй. Спорт самталтаа өстэй. Тий. Хоёртлаа бөөрөөр чинь тэрвэрээ. За одоо танд ийшээ гарч байгаа янз юм үзүүлнэ. За тусмал дээр гараад ирлээ те. Өчигөөс юунаас тусмалаас нэг 2 3 хэмтэн зайтай байд юм те. Харин ах нөгөө чөтөр юунаас намрал руу явахдаа цэнэглэгчээ нөгөө орхичиж. Чам цэнгэлж байна. Тэнд ямар утсан? Z Fold 5. Хитоо. Ич гараад баг сар л болж байна. Сар болж байна. Хин амар. Энэ хоёр баг шицүү юм шиг байна. Харин тийм баг. Энэ дээр тавьчих. Наач вайс. Ингээд зүгээр тавьчих юм уу те? Тийм шүү дээ. Ой. За. Энэ одоо дарханд нэг уралдаан болж юм. Яг юу болоод хоёул тийш явж байлаа. Одоо нөгөө Монголд дрифтийн спорт те. Монголчууд дрифт гэдэг юм хийж эхэлсний 15 жил яваа байхгүй юу? Энэ жил. Одоо болох нөгөө Дархан хотын үүсгэн байгуулагдсны 62 жил. Та чи даа нөхөд. За би Дарханаас ямарсан дүү юу? их өндөр настай хүн байгаа гэхдээ дархан надаас бол хамаагүй байх. Тийм үү? Дархан хот чи надаас 2 дахин илүү. Ах юм биш. Ах юм их ч юм уу дархан чи. Одоо төмөр дээр суурсан юм чи ахал байлгүй. Ах юм бэ Тий. те. Улаанбаатар ч бол дагин шүү дээ. Эмэгтэй шүү дээ те. Бас тийм үү. Тийм байна. 2 дахин ахын төс өдөр болж байгаа л гэсэн үг бол. За чиж бараг бүтэн жил шахуу. Одоо машин аавна гэдсэн. Яг ямар нэртэй машин гэлээ? Черигийн Житүр гэдэг нэр. Хятад нөө. За хятад машин зогсож байгаа. Тийм. Гүг нэг би чамаг нөгөө амар машин сорьдог болохоор нэг бол амар нөгөө дрифтийн машин ч юм эсвэл бүр джип аавна гэж бодоодсан байхгүй. Тэгээ дрифт сонирхдаг байлаа гэд хүн амьдралдаа тийм дрифтийн машин уухгүй байхгүй. Угаасаа тэр дрифтийн одоо энэ өндөр том 2GZ-ийн моторууд гэж байна. Хотод барьж дийлгэж байна. Тэгэхээр хүн амьдралдаа нэг юм хэрэглээний талаар бодсон машин л байна шүү дээ. 365 хоног ер нь яг хэдэн хоногт нь нөгөө шаардлага гарч байгаа сонгосон дээр юм шүү те. За одоо би ингэж бодлоо 365 хоногийн би 10 хоногт нь хөдөө явдаг. Тэнгүүт 10 хоногт нь хөдөө явахын тулд би машин сонгосоос 355 хоногт нь явдаг. Нөгөө би яг шаардлагатай тэр машин авсан дээр юм шүү. Яг тийг сонгосон. За багтаа айгуу сайн яаж сток хийгөө сайн гэдэг шүү дээ. Гэтэ нэр ямар тухтай юм бэ те. Чи хурдаасгүй юм уу? Үгүй нэр мэддэггүй юм те. Мэддэггүй арай. Ингээд зөвхөн сая ингээд машин гүйцэтгүүлэл ингээд л ингээд яж чадчих. Мил рүү харахгүй л юм чинь бүр те. Зүгээр нэг яг 50 60 таа явж байхад ямар мэдрэмж төртгүүлээ тэгж мэдрэгч те. Бичлэг гэдэг. Бараа арахгүй. Манай эзэн зөвөө, манай имээ, манай өвөө, манай хамаатууд, манай ээж гэдэг бүгд төрчихсөн. Сая ойлоо чи хөдлөөл ямар хурдан явчихо те. Тантай байгаа болохоор би эко горимд дээр яваад байна. Бас нэг юм жигдийн хаацтай юм хурдан огцом хурдан дээр хэрэглэгдэхгүй. Спорт дээр нь тавьчих юм бол нөө турбо морбо. Турбог нь үзэж болох. Болно шүү дээ. Тэр тустай зам дээр үзэн дээр. Гүүг одоо чи явж байхдаа шууд эндээс бас сет хийчихдэг. Та тэгээд одоо машин ундгүй юм шүү. Та нэрээ одоо яаж 4 өдрөлд яаж ер нь ажил төрөл хүүхд мөхтөө зөөдий? 41 Их сүгэ. Бобэд чинь гэдэг. Гайхлаа шүү дээ. ОБ-тэйг бас. ОБ модны яриг эм хичээсэн. ОБ эм 41 гэрээ. Тэрнгээр л явна шүү дээ. Гэр орох юм болохоор. Гэхдээ төгжрөлт амар юм уу? Хамгийн сайн сурвалж ирээ ажуулсан сурвалж шүү дээ. Хамгийн сайн машин бол шинэ машин гэж байна шүү. Яг үү. Тэгэхээр чинь юу гэдэг вүлээ? Баталгаа тухцаа гэж байгаа юу? Байгаа харин би энэ дээр бас нэг хэлээ.
Одоо би ингээд 0 км-тэй машин унаа явж штэ. Одоо хоёулын ишээ явж ихэд 500 км тий. 500 км-ийг яг амьдрал дээр бодох юм бол хоёулаа 7 хоног 500 км явахгүй ш татад. Тэгэхэд энэ машин чинь 100,000 км-ийн баталгаад хугацаатай заяа. 100,000 км. Тэгэнгუთ би 100,000 км-ийн турш 100,000 км хүртэл 4 жилийн хугацаанд энэ машины тос маасл нэтэрэ урсгал засвар үүсдэг штэ тий. Тэрийг бүгднийг үнэгүй хийлгэн. Сайн мотор. Яасан Монгол алдсан. Сонин Монгол алдсан. Гой. За тэгээ бит хоёрын хувьд ярианда халж явсаар яах ихэн зургуу Дархан хотод ороод ирсэн. За бидрийг очиход дрифтийн шоу маань яг эд дундаа ороод эхэлсэн байсан. За тэгээд энэ хүмүүс яах гэж энэ олон километрийг туулсан бэ гэдгийг та бүхэн маань дараагийн хэсгээс харах болно. За дрифтийн шоу маань бол Дархан хотод жилдээ нэг удаа зохион байгуулагддаг. За тэгээд газар газараас Монголын дрифтийн тамирчид цугларч дрифтийн бас нэгэн гайхалтай өдрийг дарханчуудтай бэлгэлдэг байгаа. За тэгээ өргөжлөлөө та бүхэнтэй сонирхогчдын англи буюу STS английн тамирчин нэг, за мэрэгжлийн англи буюу MDS английн тамирчныг танилцуулж байна. Манай наа Чимбатар Эрдэнэ сүрэн гэдэг Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны сонирхчтой английн эмэгтэй тамирчин байгаа. Мэдээ орохтой машинаар тоглож байсан аа. За машинаар бол тоглож байгаагүй. Манай аав нар маань хоёр ах маань ер нь юм том шим тэрэг барьдаг, ер нь техниктэй холбоотой хүмүүс байдаг. Чи яг эмэгтэй хүнтэй өрсөлдөж байсан аа. Би эмэгтэй хүнтэй ерөөсөө өрсөлдөж байгаагүй. Яг ингээ өрсөлдөг чинь эрэгтэй хүн байгаад байгаа шүү дээ. Тэр эмэгтэй үйл чи илүү шаартай оролцоо. Баярлалаа, танилцсандаа таатай. Тэмцээн урлаанд авгүй шүү. Аав чөтөр Эрдэнэт оролцоод 1-р 4-р жагсаад 16 гасаа тэмцээний өндөрлөөд. Машиныг ямар машинаар өрсөлдөж явдаг лээ? Марк 2. Марк 2. Нөө таны хувьд компьютер, турбо, каларч гэл одоо Нэг GC. шаардлагатай бүх. Тий. Нэг GC 650 654. хороптой тийм ээ. Ерөн зүгээр дрифтийн спортоор яагаад хичээлээд идэгин те? Зөндөл гоё юм байгаа даа. Өөрөөс гарах мэдрэмж, орон зайны мэдрэмж, тэгээд хамт олон хүрээлэл. Юу л нэг юм суудлын ламборджини чи юу л Ламборгини ураас. Ламборгини ураас тий. Ураас. Тэр урдаас тийм зарим. Сая суухад энэ бариулан нэг GTR 32 их чинь гэж өнгөд чи тий. GTR 32 гэж байгаа. Tesla-гийнх ингэж байгаа. За өдлөхөө. За үе. Яас. Энийг дагтгүй Амар юм бэ. аа? Амар. Амира. Гэхдээ ийм юмнаас л кайф аав штэ. Харин тэгдэг юм. Тэгдэг бол оролцож байгаа байлгүй. Би бол яах юм бэ? Дотоод сууж үзэхгүйс юм та тэгээд. Гүй. За Улаанбаатар гараж идчихтэй тийм ээ. Одоо цагид болж байна. 18 цаг. Наа сайхан наа жаргаж байна тийм ээ. За дарахныхан бол энэ хэдэн мянгаар зүгтсэн. Бит. Тэгээ гол нь нөгөө залжчихсан. За тэгээд зорьсон ажилд маань маш амжилттай болсноор бит хоёр Улаанбаатар хот руу хөдөлсөн. Амралтын сүүлийн өдөр. За тэгээд дээрэс нь Дархан хотод зохион байгуулагдсан тэмцээнээс болоод Улаанбаатар руу буцах чиглэлийн хөдөлгөөн бол маш ачаалттай байсан. Явсаар байгаа бит хоёр баг 10-11-ийн алдад Улаанбаатарт ирсэн байгаа. За Улаанбаатар хотод 23 цаг 28 минут шөнө боллоо.
замдаа сайн нэг хооллоод те. За ямар ч байсан. За би нэг машин сайн мэдэхгүй л гэхдээ энэ тасарсан юм байна. Энэ машин бол үнэхээр тухтай юм байна. Юу яж ин тэр нөгөө автомашинуудын нөгөө сая уралдаан болсон шүү дээ. Тэр чинь бүгд л ингээл гоё ган гэж бодож модцсон тий. Сүртэй харагдаж шүү дээ. Тэгэхэд яг нөгөө жидүүрийнхэн гадаа ингээд зогсож байхад хүмүүс ер нь ихийг нь эргэж харж иш вэ загварын тий. Тэр машинуудаас тий амар машин доо шүү дээ. Тэрнээс бол тий яг уртлын тэр нүүр ямар одоо тансаг үлээж Анхааралтай л байгаа байхгүй. тий. Тэгээ угс одоо Монголд энэ житүүр гэдэг машиныг ундаг хүн одоохондоо цөөхөн байгаа. Тэгтээ ямар ч гэсэн 10-аад л байгаа шүү дээ. Яг одоо 10-аад л байгаа гэж. Тэгэхээр миний сонгосон сонголт бол сая ингээд явчихад ирэхэд бүү ингээд амар баттай болчихж байгаа байхгүй. Би болохоор яг ийм хэмжээний нэг хурд авах те огцон мордон дээр турбон ажиллах спорт хорон дээр нь явах моох гэсэн ийм хөө ачаал үзэхгүйгээр тусалдын жил болох юм бол хашаанд дээр явж байгаа шүү дээ те. Тэгжил явж үзсэн болохоос саяны энэ явалт ч юм ингээд тулсан газар ингээд машин гүйц төрүүлэх мөрүүлэх тэгээд тухтай байдал тэгээд ингээд машинд ингээд хөдөө ингээд явах гэдэг юм шулуун замд явахаар чинь чимээ амар яддаг шүү дээ. тий. Тэгэхэд тийм чимээ байхгүй бүр ингээд хөгжимч тавих шаардлага байхгүй ингээл яваад ирэхэд бол чихэн төртлэг амар. Хантсаа би бүр нам унтлаа бүр. Өнөөдрийг бас ингээд дрифтийн спорт, энэ автоспортын бас энэ өндөр хааз гаргадаг, өндөр хурд шаарддаг, энэ ир бэр шаарддаг, зориг шаарддаг спортыг хамтдаа хуваалцах гэж бодсон. Манай үзэгчид бас цогсхон амталсан байлгүй. Яг зандаах манаас газар дээр нь байсан хүний хувьд. За дээрээс нь тэр нөгөө дархны маань үзэгчид тэгээд хэдэн мянган гараж авсан байгаа тэр үзэгчид тэгээд бүгдээрээ бас энэ гоё спортоор хамтдаа амьсгалсан, мэдэрсэн байх гэж бодож байна. Дараагийн удаа юу вэ? Яг чиний машин ирэнгүүт одоо яг чиний машинд юу бичлэгээ тий. Цагаан суудлын уулда янзын ард ирнэ. Одоо сарын дараа хэлэх гээд. Ямар ч өнөөдөр бол миний сэтгэл хангалуун байгаа зүйл үнэхээр би яг нөгөө зөв сонголт хийчихжээ. Баяр хүргэе. Нэр үнэхээр гоё сонголт. Бензин эдэл мэдлэлтийн жишээ харсан, чулуун зам дээр явж үзлээ, хурдыг хийж үзлээ. Тэгээд тухтай байгааг нь харлаа. Энэ гоё удирдлагууд, энэ гоё өдөө ухаалаг функцүүдийг бүгдийг нь ашиглалаа. Үнэхээр таалагдлаа. За тэгээд дараагийн контентээр дараагийнхаа влогоор хэдүүл эргээд уулзъя. Чөтгөртэй аялсан та бүхэндээ баярлалаа. Танд баярлалаа. За. Сайхан амраарай. Сайхан амраарай. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors